Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Цекрум эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдөр хасыг 33 настай Гу Жуён, 23 настай эхнэр Ча Хэвон гэдэг 10 насны зүрүүтэй нэг хүүхэдтэй маань. Эхнэр нэвтрүүлэгт бүртгүүлсэн. Эхлээд нөхрийн талын бичлэг гарлаа. Тэд найзаараа дамжуулж танилцсан бөгөөд анх эхнэр нь араас нь гүйсээр агаад үргэжээ. Үеийнхэн хүүхдүүдээс арай өөр байсан болохоор таалагдсан гинэ. Харин нөхрийн талаас өөрөөсөө 10 настай дүү охинтой уулзах нь эвгүй санагдаж үнэхээр энэ харилцааг үргэлжлүүлэх нь зөв үү гэж эргэлцсэн. Жуян өмнө нь гэрлэж нэг хүүхэдтэй болсон бөгөөд таарч тохирохгүй салмаар байсан ч аав ээж нь хүүхэд чинь жоохон байгаа болохоор битээ сал гэснээс болж тэссээр агаад хүүхдээ дунд сургуульд байхад нь гэрэлтэй цуцлуулахгүй салж хамт амьдрахаа болсон. Яг тэр үедээ одоогийнхоо эхнэр Хэвонтэй танилцжээ. Бичлэг гарч Жуян өглөө хүүхдээ хооллож цэцэрлэгт нь үргэж өгөөд буцаж ирж өглөөнийхөө хоолыг бэлдээд ширээгээ засаж эхнэрээ сэрэн. Нөгөөх нь босох гэж бөө юм болноо. Сүүлдээ Жуян аяг тавгаа угаахаар гарч ирдэг. Тэрээр гэрийнхээ бүх ажлыг ганцаараа хийдэг. Аян угаахаас эхлээд хог хаяах хүртэл. 공주. 네? 미안해. 맞아. 짜증나. 어머. 애교예요? 뭐야 이게? Тэгээд хоол захиалж идэхээр хүргэлтээр ирсэн хоолныхоо тагийг ч онгойлохгүй нөхрөө хүлээдэг. Яагаад онгойлохгүй байгааг нь асуухаар би чинь гүнж штэ. Энийг онгойлгож жоод миний гар тос олчих юм бол яах юм бэ гэдэг. Тэгээд Жуяны утасны дуудлагын жагсаалтыг харахад Хэвон 2 цагийн дотор нийт 60 удаа залхсан байдаг. Жуян ажилласаа тарж ирээд эхнэрийнхээ хажууд хэвтгэд Хэвон юу ч дуурахгүй орон дээрээ хэвтэх бөгөөд чамаас муухай өнөр гараад байна. Усанд ор гэж уурлаад цаашаа арч хэвтдэг. Уг нь Жуян ажилласаа тараад эхнэртэйгээ уцаар ярахад зүгээр орой олондоо юу идгээ ярьж уцаа тасалсан мөртлөө гэрт ирэхэд тис өөр ааштай болсон байлаа. Жуян усанд орчоод хоёулаа хамт гарч юм идъя гэхэд Хэвон ганцаараа гарч идэ. Эсвэл зүгээр гэртээ хоолоо идгэж ууралж яснаа гинэт инээж нөхрөө өшгөлдөг. 잘했죠. 그런 이상한 표정을 쳐다보지 마. 아이고야. Сэтгэл хөдлөл нь гинт өөрчлөгддөг болохоор заримдаа Жуян төвчж чаддаггүй. Зүгээр бүжиглэж дуулж яснаа гинэт өөрчлөгдөж уурлаад цохиж харааж эхэлдэг. Хөтлөгч хоол идэхгүйгээд ахтан заавал хамт идэх гээд гуйгаад ах шаардлага байхгүй штэ гэхэд Жуян үерхэж эхэлсэн цагаасаа л эхнэртэй хоолыг нь бэлдэж өгдөг байсан. Намайг л бэлдэж хамт хооллохгүй бол иддэггүй бөгөөд биеинж тийм сайн биш болохоор байн хоолн дээр нь анхаардаг гинэ. Бичлэг гарч Жуян дэлгүүрээс үхрийн мах аваад гэрлүүгээ явах замд Хэвон залгаад хаана байгааг нь асууж бүүргэр аваад иргэдэг. Жуян би сая үхрийн мах авчлаа. Очоод миёггүг хийж идэ гэхэд Хэвон уурлаж бүүргэрэл идмээр байна. Өглөөд ийн гэдэг. Жуян бүүргэрэнд явсан гэртээ очоод миёггүг хийсэн хоёр яг адилхан цаг зарцуулна гэхэд хэлэх үггүй болсон Хэвон хэсэг чимээгүй болсноо тэгвэл би гоймын идээд байж яа гэдэг. Жуян гоймын идмээр байгаа мó бүүргэр идмээр байгаа мó зүгээр байж би очоод бүгдийг нь хийж өгье гэхэд хэрэггүй миёггүг хийдэ гэдэг. Араа барсан Жуян уцаа тасалж гэрлүүгээ орохынхоо өмнө тамхитаад уурандаа эхнэрээ хараад 아 진짜 때는 정신병이다. хөтлөгч Хэвоноос айлын хэддэг хүүхэд болохыг нь асуухад 5 хүүхэдтэй айлын хамгийн том нь гэдэг. Хөтлөгч тэгвэл өөр чин танай гэрээхээ ингэж хүссэн болгоныг чинь хийж өгдөггүй байсан баха гэхэд Хэвон манай ээж нөхөртэй маань яг адилхан хүссэн болгоны маань хийж өгдөг. Намайг 19 настайдаа олж 20 настайдаа төрүүлсэн гэдэг. Хөтлөгч 19 настайдаа хүүхэдтэй болох танай гэр бүлийн уламжлал юм шиг байна гэхэд тийм ээ. Манай эмээч бас анхны хүүхдээ 20 настайдаа төрүүлсэн. Эмээгийн ээж нь хүртэл амьд байдаг. Эмээтэй 22 насны зүрүүтэй гэдэг. Бичлэг гарч Жуян хоолоо хийгээд орондоо хөвтөж байгаа Хэвон тавьчирч өглөө. Удалгүй галтаон гарч ирээд Хэвон жоохон хурдан буцлагцсан юм шүү. Миёгных нь хамт хитрхи хурцэн гэж уурладаг. Мөн Жуян хүүхдээ ганцаараа харахад ямар ч хэцүү зүйл байдгүй. Хүн үгэнд нь сайн орж өдөржингөө хамт байхдаа ганц ч уйлдгүй мөртлөө ээжтэй нь хамт байхаар байн өмөрч уйлаа майлан болдог гинэ. Жишээ нь жолоо барьж явах үед хүүхэд нь урт судал руу суумаар байна гэхэд аав нь болохгүй аюултай гэдэг бол ээж нь ирмээр байгаа л эргэлдээ уйлуулах гээд байгаа мөгээд зүгээр байгаа хүүхдийг өмөрдөг. Ингээд хэрүүл болохоор хамгийн түрүүнд нөхрөө гэрээсээ яв гэж хөөдөг бөгөөд явмааргүй байна гэхээр тэгвэл би явна гэд гэрээсээ гардаг гинэ. Аав ээжийнх нь гэр бусаанд хоол байдаг учраас 5 дахь өдөр тааруул амралтын 2 өдрөөр очиод ирж болдогч бусад үед нь мотелд хүүхдэд дагуулад ордог. Бичлэг гарч хосууд ярилцахад Жуян чамайг жирэмсэн байхдаа хоолны үнэр авч чадахгүй идэх туршилт нь өөрчлөгдсөнийг мэднэ. Гэхдээ өөрөө зайц идмээр нь гिचээд шарж өгөхөөр үнэр нь гараад ийн гэхээс гадна би хажууд чинь очихоор муухай үнэртэй дэн гээд усанд ороод ирэхээр савн шампунь үнэртэй дэн гэдэг байсан мэдтэй гэхэд Хэвон жирэмсэн болоод үнэр авч чадахгүй байх нь буруу зүйл юм уу? Тэгээд хүүхдээ гаргаагүй үстэй гэдэг.
Жуяны хэлснээр эхнэрээ жирэмсэн байхад хүчирдэггүй байсан гинэ. Унтлагын өрөө галтайгоо хоёр нь зайтай байдаг ч ус гоожуулахаар усны үнэр гараад байна. Тоос орогч юм уу ямар нэгэн юм ажиллуулахаар чимээтэй байна гэх мэтээр байнга өө хайдаг болохоор сүүлдээ юуг яаж хийхээ мэдхээ болдог байсан. Гэхдээ уснаас үнэр гардыг юм уу? Бичлэг гарч Хевон чамайг ийм юм яриад байсан болохоор тэр үед миний уур хурч юмаа авч яваад хүүхдээ агуулсан. Би ч гэсэн өөрийнхөө дотор байгаа хүүхдэд санаа зовж зөндөө ботсон гэдэг. Тэд 5 сард хүүхэдтэй болсноо мэдсэн. Хевон жирэмсэн гэдгээ мэдээ санаа зовсон ч нөхөр нь үнэхээр дуртай байсан тэрээр бүгдийг нь зохицуулна. Хүснээр ч хийн. Хүүхдээ гаргаад тайван аз жаргалтай амьдрэ гэж хэлсэн ч Хевон 11-7 хоногтой байхад нөхөртөө хэлэхгүй хүүхдээ авуулсан. Уг нь хүүхдээ гаргахын тулд Жуян чадах бүхнээ хийж хадам ээж рүүгээ Хевоныг ятгаад өгөөч гэж бичээд бас эмчин хүртэл хүүхдийн зүрхний цохилтыг сонсгож хүснээр нь бүх зүйлийг нь хийсэн ч зогсоож чадаагүй. Хевон хүүхдээ авуулсан шалтгаанаа би хүсэжсэн болохоор хийсэн. Аль хэдийнэ 19 наснда хүүхэд төрүүлж ажиллаж хийж чадахгүй ахлах сургуулаа төгсөөд их сургуульд сураад ямар нэгэн юм хийх ёстой ч юу ч хийж чадахгүй гэрээхээ буланд суугаад 7 хоногийн турш толгоогоо жугааж чадахгүй хүүхдээ харж эмэгтэй хүнийхээ хувьд бүх зүйлд бууж өгөөд зөвхөн хүүхдээ л харсан гэж уурлаад салыгээд нөхрөө гэрээсээ хөөдөг. 졸업하고 대학교 가고 뭐 하고 해야지 했는데 임신해가지고 아무것도 못하고 집구석에 처박혀서 씻지도 못하고 일주일 동안 머리 못 감아서 머리에 떡 져가지고 그냥 그렇게 애만 보고 여자로서 다 포기하고 애만 키웠잖아. Удалгүй Жуян нэвтрүүлгийн арын албаны ажилтнанд би эхнэрээ жирэмсэн гэдгийг мэдээд одоо миний хүү дүүтэй болох нэгэд цэцэрлэг дээр нь хүртэл өнгөрч исэн ч агуулчихсан. Агуулах үед нь би ямар их уйлсныг мэдхүү. Эцээ хүртэл битгий гэж гуйсан байхад агуулсан. Би маш их шархалсан гэд уйлдаг. 우리 새끼 이러면서 동생 생겼네 좋겠다 어린이집에서 자라가고 했는데 지었어요. 내 지을 때 내 얼마나 울었는지 압니까? Энийг үтсэн эрх эхнэр нь амьсгалж чадахгүй болтлоо зүрх нь өвцөн мэдрэмж анх удаа авсан. Надад ингэж сэтгэлээ нээж гаагүй гэдэг. Нэвтрүүлгийн маг Жуянаас ямар үед салмаар санагддаг вэ гэхэд маргалцсны дараах нөхцөл байдалд 100% салмаар байдагч ердийн үед салах бодол огт байдгүй. Хэд туйлширсан зангаа засчих юм бол надад салах бодол огт байхгүй. Маргалдах үедээ яаж тесрэхгүй байх арга олохын тулд энэ нэвтрүүлэгт ирсэнгээд нөхрийн талын бичлэг дуслаа. Хөтлөгч Хевонд хэдий нөхрийн ч асуудлууд одоо гарах ч гэсэн өөрийн чинь хийсэн үйлдэлийг даалцлахгүй. Энэ бол тусдаа асуудал. Сая гарсан бичлэгнүүдийг үзэхэд надтай амьдрмаар байгаа л миний хүссэн болгоны хий. Миний үгийг сонс гэсэн аястай байна. Энэ бол хизээж байж болохгүй зүйл гэдэг. Эхнэрийн талын бичлэг гарахад Хевон би цаашдаа нөхөртөөгөө удаан байж чадахгүй гэж боддог учраас хүүхдээ том болохоос өмнө харилцаагаа хурдан цэгцлэх хэрэгтэй гэж боддог гэдэг. Анх уулзаж эхлэхэд нөхөр нь Хевонд өмнөх эхнэрээсээ салсан гэж хэлсэн бөгөөд гэрт нь очиод жинхнээсээ ганцаараа амьдарч исэн гинэ. Гэтэл өмнөх эхнэрээсээ салаагүй зүгээр л тусдаа амьдарч исэн. Энэ талаар Жуян тэр үед салах гэсэн ч тохирлож чадахгүй байсан. Би иймэрхүү төвөгтэй асуудалтай нүр тулгаараа аль болох зайлс хийх гэдэг талтай гэдэг. Тэгээд байнга бүгдийг нь хаймаар байна. Гэртээ хармааргүй байна. Зүхтмаар байна гэж өөртөөгөө ярьдаг. Хевоны хүүхдээ авуулсан дахиад нэг шалтгаан нь Жуян гинэт аимшигтай уурлаж хорилж бахирдсан байна. Угаасаа 2 дахь хүүхдээ төрүүлэх бодолгүй байсан Хевон би энэ өвдөд хэцүү байна. Болохгүй байх гэхээр уурлаж тэгээд авуулах гээд байгаа мөгээд эхооныхон зургийг хүртэл уурж хайжээсэн. Хүүхдээс болоод хэрүүл гарах үед Хевон тэсээд гэртээ байсан ч маргааш нь Жуян ажилласаа олж уралсуураа хүүхдтэй гаргаж орилсон гинэ. Энийг харсан Хевон 2 дахь хүүхдээ төрүүлээд хэрэггүй мэн гэсэн бодолтой болж авуулсан. Авуулсныхаа дараа эхэндээ гидсэн дотор байсан хүүхдээ бодож уйлжсэн бол дараа нь хүүгээ зөв сайн өсгөх хэрэгтэй гэж бодсон гинэ. Жуяны хэлснээр эхнэр нь хүүхдээ авуулж гэртээ ирээд хамгийн түрүүнд хүүгээ тэрвэрч уйлсан. Энийг нь хараад уур хурч үзий ятсан гэдэг. Жуян хүүхдтэй нэлээд ширүү харцдаг бөгөөд заримдаа юу ч болоогүй юм шиг хараалж тэхгүй бол ингэн тэгнэ гэж айлгаж сүрдүүлдэг. Иннээс нь болоо заримдаа хүүн унтаж чаддгүй гинэ. Арх ухаараа бүр амар болдог бөгөөд нэгээ гэрээсээ хөөдөг. 나는 하 진짜 좀 다. 야, 네 주특 애들 숨 막혀 해줄게. 꺼져. 나가. 네가 나가. 나가. 네가 나가. 내가 왜 나가? 네가 나가. 내가 안 나가는데 네가 왜? 나가. 안 나가는데. 나도 큰일 난다 진짜. 아 그럼 싸우자 그러면. 기다리고 나 나가고 완전히. 진짜. Эрэлдэж маргаах болгондоо юм авч яддаг болохоор Хевон уцаа жилд 4-5 удаа сольдог. Бас гараараа хан зөхөж хэд хэд удаа эмнэлэг явж исэн. Харахад гэмгүй царайлтад арх угаараа хүнээ байдаг залуу юм байна. Хөтлөгч Жуянд арх дахиж бити уу? Ямар муухай зүйл хийж, ямар муухай харагдаж байгаагаа харж гинөө гэдэг. Жуян ярилцлагын үеэр би бичлэгээ үзээд зүхтмаар санагцсан. Юу санахгүй байсан болохоор юу гэж хэлхээж мэдэхгүй байсан.
Үнэхээр бичлэгнээр гарч байгаа хүн би мөн үү гэж бодохоор байсан. Заавал архинаас гарах хэрэгтэй гэж утсан гэдэг бол Хевон арх ус уугаагүй юм байдалтай байдаг мөртлөө хүмүүсийн өмнө жүжиглэж бүх буруугаа архируулж гисэн нь дургу үрмээр байсан гэдэг бөгөөд уурлахаараа гараадаг харцнаас найгаад гэрээсээ гардаг гэхийг сонссон хөтлөгч түрүүнд бичлэгэн дээр нөхрөөсөө айхгүй байх шиг харагцсан. Мэдээж нөхрийн зан ашин асуудал байгаа. Өмөөрөх ямар ч бодол байхгүй ч айсан мөртлөө яагаад тасралтгүй хэрүүл үтсэн бэ? Хэрвээ хэрэлдэгэ болсон бол бичлэгнээр гарсан зүйлс болохгүй байх байсан. Энийг харахаар та нөхрийгөө хүмүүс муу хүн болгож харагдуулахар хийж байгаа үйлдэл шиг харагдаж байна. Яагаад тэгэж айн барин өөрийгөө хохироогоод байгаа юм бэ гэхэд Хевон би ч гэсэн уураа барьж чаддгүй төрлийн хэрүүлээснийхээ дараа харамсдгаа гэхэд хөтлөгч хэрвээ энэ үнтэй цаашдаа амьдрах бол бүх зүйлийг тодорхой болгох хэрэгтэй. Ярьж байгаа зүйл гих мэтээ өөрчлөх хэрэгтэй гэж бодож байна. Үгүй бол та хоёр бие биенийхээ ааш занг твчгүй сүулдэ нөхрийч үйлдэл бүр аимшигтай болно. Тэрнийх нь өмнө салах хэрэгтэй гэдэг. Бичлэг гарахад эхнэр хүүхдээ хөөж гаргасан Жуён нэвтрүүлгийн магийнхан таксан тавьж эхэлдэг. 누가 안 해줘? 죽였으면 좋겠어. 저 생각 얘기하고. 하지 말자고요. 아? 나쁜 사람. 아니 It's me. 관찰을 해보니까 쓰레기. 불타금지. Хевон салах бодол 50% байгаа. Хүүхдгүй байсан бол 100% салах байсан ч хүү маань байнга аавдаа хайртай. Аавтайгаа хамт амьдрна гэж ярьдаг. Миний хувьд муу аав, муу нөхөр байж болох ч гэсэн хүүгийн маань хувьд сайн аав шиг санагддаг баха. Тийм болохоор байнга аав ээжтэйгээ хамт амьдрна гэж ярьдаг бах гэдэг. Ингээд бичлэг дуусгаад хөтлөгч Хевоноос жинхнээсээ юу хүсэж байгааг нь асуухад хамтдаа амьдрмаар байна. Хүүхд маань ч дуртай, би ч одоо болтол ахад сайн гэхэд хөтлөгч шудраг байх хэрэгтэй. Өөрийнхөө сэтгэлийг битгий хуур. Миний харж байгаагаар салах бодол 0 мөртлөө 50% гэж бодож байгаа чинь асуудлаа. Одоохондоо залуухан хүүхчиг талууд байгаа болохоор жинхнээсээ юу хүсэж байгаагаа илэрхийлж чадахгүй. Нөхрөө 100% бууж өгөхийг хүссэн ч болохгүй байгаа учраас байнга дургуйж үрж таамаа гэд бичлэг дуусч зөвлөгөөний цаг боллоо. Эхлээд Хевон зөвлөгөө авахар ирэхэд сэтгэл зүйч яагаад энэ нэвтрүүлэгт бүртгүүлснийг нь асуухад Хевон тарих маань салахыг хүсэж байгаа ч сэтгэл болохгүй байгаа болохоор өмнө нь үнэхээр хайртай өдөр болгон араас нь хөөцөлдөг байсан ч одоо нөхөр маань байхгүй бол сайхан даа гэж бодсон мөртлөө байхгүй болохоор нь муухай санагддаг гэхэд сэтгэл зүйч тарих чинь яагаад салмаар байгаа юм бол гэж асуухад Хевон жоохон хэрцгий дээрэс нь өөрийгөө илэрхийлдэггүй болохоор ганцаарддаг гэдэг. Сэтгэл зүйч тэгвэл сэтгэл чинь яагаад энэ залууг хайрлаад идэм бол гэхэд шалтгаан байхгүй зүгээр л хайртай. Хэрэлдэж маргалдах үедээ би чамд хайртайж ингэхгүй байвал зүгээр нэ гэх мэтээр надтай зөөлхөн хайрцаасаа гэж хүсдэг гэхэд сэтгэл зүйч тийм зүйл гэж байхгүй. Хүн яаж 24 цагийн турш зөөлөн тайван байх юм бэ? Бичлэг үзэхэд өөрөө нөхрөө өдөн хатгадаг. Бас хүмүүсээс арай өөр, заримдаа түлхэж, заримдаа өөрлөгөө татдаг. Тэгээд ойртохоор нь дахиад түлхэнэ. Тэсний арууг харахад санаа зовнил маш өндөртэй. Тэвчих чадвар 0, бие даах чадварчаас 0, харин бусдаас хамааралтай байдал 100 гэж гарсан байна. Ийм хүмүүс бусдыг өөрийнхөөрөө хөдлөгдөхтэй адил өөрөөчөөс нөхрөө яаж хөдөлгөх аргаа мэддэг. Яаж вэ гэвэл нэг түлхэж, нэг ойртуулна. Хамт амьдарч байгаа хугацаанд тэр залуу галзууруулдаг гэсэн үг. Тэгэхээр одоо муу зуршлуудаа засах хэрэгтэй. Бүх гэрээ ажлыг нөхөрч нь ганцаараа хийж өөрөө күнжийн дүрээр амьдардаг гэсэн. Дээрээс нь хүүхдэд тийм сайн өсөгдөггүй. Хэрвээ сайн өсөгдөг байсан бол өдөржин орон дээрээ хэвтэхгүй байсан баг. Ээжийнхээ үүргийг гүйцэтгэхгүй нөхөртөө бүх ажлыг даатгаж хяндаг. Одоо ухаан ороо. Өөрөө зүгээр л ажумаа. Ээж, эхнэр, гүнж биш. Өөртөө сайн хандуулмаар байвал эхлээд өөрөө сайн байх хэрэгтэй. Энэ зөвлөгөө дууссан ч хувийн сэтгэл зүйчэд зөвлөгөө авсан нь дээр гэж бодож ийнгээд Жуёныг оруулж эхнэртэй нь уулзсныг хэлэхэд Жуён уйлж Хевоныг маш их уйлсан. Хэцүү байгааг нь хараад сэтгэл өвцөн гэхэд сэтгэл зүйч та хоёрын харилцаанд юу нь хамгийн хэцүү байдаг вэ гэхэд хэрэлдэж маргах. Би өөрийгөө уурлахаараа тесэрдэг гэдгийг мэддэгч аль болох төвчгийг хичээдэг. 10 эрүүлийн 9-нд төвчж чаддагч нэгт нь төвчж чадахгүй тесэрдэг. Нэг удаа үнэхээр хэцүү байсан болохоор амиа орлох оролдлого хийж өөрийнхөө хоолойг боогод ухаан алдаж унсан. Энийг харсан Хевон цагдаа дуудаж намайг сэтгцэн имлэгт хэвтэх хэрэгтэй гэсэн. Тэр цагаас хойш би өөрийгөө сонин юм байна гэж боддог болсон гэхэд сэтгэл зүйч Хевонтай хамт амьдрахаас өмнө амиа орлох оролдлого хийжсэн үү гэхэд үгүй гэж хариулаад эхнэр нь муудах болгондоо өмнө нь үерхдэг байсан залуу руугаа юм бичиж ярьдаг. Тэр ярьсан бичлэгийг нь сонссон ч үгүйсгсэн гэдэг. Сэтгэл зүйч яагаад энэ бүх зүйлийг төвчээд энэ эмэгтэйтэй хамт байгаа юм бэ гэхэд байхгүй бол амьдрч чадхааргүй хэмжээний хайртай болохоор салаад амьдрч чадна гэсэн итгэл надад байдгүй. Хэдий уурлаж гомцсон ч Хевоныг харах юм бол тэр болгон хайлж урсаад байхгүй болдог. Энэ нэвтрүүлэгт ирсэн шалтгаан бол эхнэртэйгээ яавал аз жаргалтай сайхан амьдрч чадах вэ гэдгийг л мэдхийг хүссэн гэдэг. Сэтгэл зүйч эхнэрээ явчихгүй гэхээс айдаг нь хамгийн сул тал чинь. Өөрчлөгдөж чадахгүй бол бүр хортой аюултай харилцаа болж үлдэх учраас энэ үнэхээр хайруу, донтолтуу,
уналттай харилцаа юу гэдгийг ялгаж салгах хэрэгтэй. Нэг бол энэ эмэгтэйгээс салж тустай амьдрах, үгүй бол хамт амьдрах аргыг олох ёстой. Тэхийн тулд эхнэрийнхээ хүссэн болгоныг хийлгэж болохгүй. Энэ эмэгтэйтэй уулзсны дараа амиа орлох бодолтой болсон. Энэ эмэгтэйтэй уулзсны дараа зөвхөн тэр хүнээс өөр бүр өөрийгөө ч ботгойлж эрсдэлтэй хүн болж хувирсан. Тийм болохоор эхнэртэйгээ хамт амьдрахгүй байх гэсэн хувилбарч байх ёстой. Хамт амьдрах тал дээр нухацтай бодох хэрэгтэй. Хэдий эхнэртэй хайртай ч гэсэн та өөрөө ч бас амьдрах ёстой. Хэрвээ үргэлжлүүлж хамт амьдраад амиа хорлох оролдлого чинь давтагдах юм бол өөрөө харилцаагаа дуусгана гэж надад амлал гээд эхнэрээсээ юу хүсдэг талаар нь асуухад хүсдэг зүйл байхгүй гэдэг. Сэтгэлзүйч гэрээ ажлаа хуваахгүй байсан ч болох юм уу гэхэд би ганцаараа хийж чадна гэж хариулсан. Ингээд хосыг хамтд нь оруулаад Хевонд хандаж Жуён өөрт чинь хайрын өвчин туссан юм шиг маш их хайртай байна. Би ийм залуу анх удаа л харлаа. Ийм залууд муухай андаж өдөө хатгаж болохгүй. Би угаасаа төвчээргүйгээд өөрийгөө сул тавих биш, төвчих чадвараа ядаж 1% нэмэх хэрэгтэй. Хэрвээ хэрэлдэх юм бол өөрөө рүүгээ ороод хөвт. Харин нөхөр нь гараад алхаарай. Хоёрт нөхөр чинь 2 дахь хүүхдээсээ болоод маш их уйлсан болохоор би түнд хүүхд чи аль хэдийнэ явчихсан. Эхнэр чинь ч амархан зүйл байгаагүй. Одоо хүүхдтэйгээ уулзаж чадхааргүй болсон ч оронд нь та хоёр харилцаагаа сайжруулсныхаа дараа дахиад хүүхдтэй болж болно. Хүүхдээс болоод нөхрөө нэлээд шархлуулсан болохоор эннийхээ төлөө Жуёноос уучлалт гуйх хэрэгтэйгээд зөвлөгөөний цаг дуслаа. Тэгвэл гүнж эхнэр цаашдаа сайн ээж, сайн эхнэр болж чадах болов юу гэж бодож байгаа комент хэсэгт бичээрэй. Өнөөдрийн бичлэг маань энэ үрээд дууслаа. Таалагдсан бол суугтаа лайк болон subscribe дарахаа бити мартаарай. Миний инстаграмыг дахаа мартаа дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.